Өнөөдөр би та бүхэнд дэлхийн дроны зах зээл тэргүүлэгч технологийн авраг компани DJI-ийн тухай өгүүлэх болно. Хэдхэн жилийн дотор дампуурлын ирмэгт ирчгээд байсан жижиг компаниас хэрхэн дэлхийг шуугуулсан технологийн манлайлагч болж хүрсэн тухай гайхалтай түүхийг та бүхэнтэй одоо хуваалцаж байна. DJI компани түүх ингэж эхэлнэ. 2006 онд үүсгэн байгуулагч эзэмшигч Ван Таогоос эхэлдэг. Тэрээр Хонконгийн шинжлэх ухааны технологийн их сургуулийн инженерийн ангийн 3 дугаар курсын оюутан байхдаа нисгэгчгүй нисэх аппаратын нислэгийн хяналтын системд анхаарлаа хандуулж энэ чиглэлээр боловсролоо үргэлжлүүлсэн юм. Роботикийн мэрэгжилтэн түүний багш Ли Зэксангийн тусламжтайгаар Ван Тао нислэгийн хяналтын системийг амжилттай хөгжүүлж DJI компаниг байгуулсан. Эхэндээ тэд загварын нислэг тэрэг болон эд анги зарж анхны хөрөнгөө босгохыг зоржив. Гэвч тухайн үед дроныг тоглоом гэж хүлээн авдаг байсан бөгөөд үйлдвэрлэлийн ямар ч үнц нь байгаагүй нь тэдний хувьд хүндрэл учруулсан байна. Ван Тао туршлахгүй удирдагч байсан бөгөөд компанийхаа ирээдүйн талаар тодорхой алсын хараагүй байсан түүнийг өрөнд оруулахад хүргэсэн байна. Аз болох түүний багш Ли хувийн хөрөнгөө оруулан тусалсан байдаг. 2008 онд Ван Таогийн технологи төлөвлөсөн хичээл зүтгэл нь үр дүнгээ өгч $30,000 үнэтэй нэг роторт нислэг тэрэгний загварыг бүтээжээ. Энэ үнэтэй мэт санагдаж боловч худалдан авагчдын тоо мундахгүй байв. Учир нь Ван Тао энэ дроныг зах зээлд ховор олон салбарт ашиглах боломжтой бүтээгдэхүүн болгож чадсан юм. Энэхүү дрон 5 үндсэн онцлогтой байв. Үр ашигтай ачаа тээвэрлэх чадвартай байсан. 5 кг орчим ачаатай байна. Тухайлбал өндөр чанартай мэрэгжлийн камер эсвэл илгээмжтэйх боломжтой байв. Хоёрт нь тогтворжуулагч гимбал. Жижигрээг багасгаж камерыг тогтвортой байдлыг сайжруулснаар илүү тод дүрс авах боломжтой болсон. 3 дугаарт утасгүй видео дамжуулалт. Оператор төхөөрөмжийг хол зайнаас бодит цагийн хугацаанд удирдах боломжтой болсон. Дөрөвт нь хөөрөх чадвар. Энэ дроны хамгийн нарийн төвөгтэй технологиудын сорилтуудын нэг бөгөөд бие даасан нислэгийн системийн оргил гэж тооцогддог. Энэ онцлогийн ачаар дрон ойрын зураг авалт, нарийн хүргэл зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэхэд боломжтой болж байгаа юм. 5 дугаарт замын цэгт суурилсан бие даасан нислэг байгаа. Урьдчилан тогтоосон параметрүүд нь тухайн замын цэгүүд өндөр чиглэл нислэгийн хурдыг ашиглан энэхүү дрон хөөрхөөс эхлээд газартал бүрэн бие даан нисэх боломжтой болж байгаа. Эдгээр бүх чадварыг дроны програм хангамжуулах DJI-ийн 3 дугаар үеийн нислэгийн хяналтын систем боломжтой болгосон DJI-ийн дронуудад одоо тандалт, зураг авалт, зураглал, тээвэрлэлээс гадна агаараас буулгах зэрэг өргөн хүрээний ажлыг хийх боломжийг олгож чадсан. 2008 онд Хятадын Сючуанд болсон асар хүчтэй газар хөдлөлтийн үеэр Ван Тао гамшигын дараа ердөө 3 хоногийн дотор дроноор сүүрсэн бүс нутгийн дүрсийн бичлэг хийж гисэн байна. Тэрээр 10 гаруй аймгийг дамжин 1000 гаруй гэрэл зураг авсан хохирлыг үнэлэх нөхөн сэргээх ажил чухал үр гүйцэтгэжээ. Мөн тэр жил нь DJI бүх хэдийн дроны үзэсгэлэнт оролцсон цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгүүд нисэх их сургуулиудын туршлага солилцох талбар болж чаджээ. Тухайн үед эдгээр байгууллагууд нь олон дронтой байгаагүй. Цөөн хүн л DJI-г мэддэг байсан ч томоохон байгууллагууд бол энэ компани тухай сонссон байсан бөгөөд тэдний хийсэн бүтээгдэхүүнүүдийг $30,000 эсвэл түүнээс ч илүү үнээр худалдан авахд бэлэн байв. 2008 оноос хойш DJI хөрөнгө мөнгөний асуудалтай тулгарч байгаагүй гэж Ван Тао ярилцлагандаа дурдсан байдаг. 2008 оны DJI өнөөдрийн компаниас эрс ялгаатай байсан. Тухайн үед технологийн тодорхой түвшинд хүрсэн бүх жижиг хувийн компаниуд сонголттой тулгарсан. Эхний үйлбэр нь Хятадын төрийн сүлжээний корпорац зэрэг томоохон үйлчлүүлэгчтэй ажиллаж тэдэнд хэрэгтэй зүйлийг нь үйлдвэрлэж нэг буюу хэд хэдэн салбарт мэрэгсэн ханган нийлүүлэгчээр байр суурь эзлэх. Харин хоёр дахь хөлбөр нь бол систем эд ингээ жирийн хүмүүс зарж хэрэглээний зах зээлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх байв. Гэхдээ энэ тохиолдолд их хэмжээний мөнгө олохын тулд өндөр борлуулалтын хэмжээнд хүрэх шаардлагатай байлаа. Ван Тао хоёр дахь хөлбөрийг эргэлзээгүй сонгосон түүний цан чанартай нийцжээ. Технологи дур сонирхолтой байсан томоохон корпорациудтай хамтран ажиллах сонирхлоос нь давж гарсан юм. Үүний үр дүнд DJI дэлхийн аль болох их хэмжээгээр хэрэглээний дроны зах зээлд нэвтэрч нислэгийн хяналтын систем, тогтворжуулагч, видео дамжуулах систем, электрон хур зохицуулагч болон бусад эд ангиудаа санал болгоход төлөвлөж исэн байна. 2010 он гэхэд DJI 4 дахь үеийн нислэгийн хяналтын систем болох ACE-1-ийг гаргасан бөгөөд энэхүү систем нь 2 жижиг хар хайрцаг болон GPS хүлээн авахчаас бүрдсэн байдаг. Тухайн үед энэ хамгийн жижиг хөнгөн байгаа зогсохгүй хамгийн тогтвортой олон төрлийн төхөөрөмжтэй нийцтэй байв. Түвшээр ажилдаг эсвэл цахилгаан хэмжээ хүч чадлаас үл хамааран тухайн үед зах зээлд байсан бүх дороонд суурилах боломжтой байсан юм. Энэ үед DJI Европ, Америк нэгдсэн улсууд бүтээгдэхүүнээ экспортлж сард хэдэн 10,000 юан олж байв. Гэсэн хэдий ч Ван Тао Нью Зеландд байдаг ханган нийлүүлэгчтэйгээ гинтийн асуудалтай тулгарсан юм. Тэнд хамгийн алдартай бүтээгдэхүүн нь нислэгийн хяналтын систем биш, харин камерын тогтворжуулагч байв. Энэ нь DJI-ийн үндсэн чиглэл нь нислэгийн хяналтын систем байсан тул Ван Таогийн алсын хараатай зөрчилдөж байлаа. Камер тогтворжуулагч буюу энэ төхөөрөмж нь яагаад илүү сайн зарагдаж байсныг нарийн судалсны эцэст орон нутгийн үйлчлүүлэгчид quadcopter дээр суурилуулах зорилгоор их хэмжээний тогтворжуулагч худалдан авч байгаа нь тогтоогдсон байна. Эдгээр тогтворжуулагчийг жижиг камерт суурилуулахад ашиглаж энгийн агаарын гэрэл зураг авах боломжийг олгож байсан байна. Түүнээс гадна Ван Тао нэг ротор дроноос ялгаатай нь quadcopter нь ажилуулахад хялбар бөгөөд хамаагүй хэм толгойг олж мэдсэн байна. Нэг өсөндөө quadcopter нь 4 сенстэй хэлээд байгаа юм. Quadcopter яагаад ийм гэнт алдартай болсон бэ гэхээр хариулт нь электроникийн салбарын хурцтай хөгжилд оршиж байгаа юм. Нислэгийн зарчмын хувьд олон роторт болон нэг ротор дронууд хоёулаа сенсийг эргүүлэх замаар доош чиглэсэн агаарын урсгал үүсгэж өргөлтийг бий болгодог.
Гэсэн хэдиж олон ротор дронууд нь ялангуяа quadcopterууд нь удирдахад хамаагүй хэлбэр байдаг байна. Дээрээс нь харахад quadcopter буюу 4 ийм мотортой бүтц үргэлж төгс хэмтэй байдаг гэж. 4 сенс 2 нь цагийн зүүнний дагуу 2 нь цагийн зүүнний эсрэг эргэлдэж тэнхлэхийг тойрон эргэлдэх хөдөлгөөнийг бүрэн саармагжуулдаг. Онлын хувьд энэ 4 сенсний өргөлт нийжил байвал quadcopter босоо чиглэл дээшээ доошоо хөдөлж нэг байранда доктортой байна. Хэвтэй чиглэл хөдлөхийн тулд нэг буюу хэд хэдэн сенсний хурдыг өөрчлөхөд хангалттай. За тэгэхээр quadcopter-ын бүтц ийм энгийн бөгөөд гоёмсог байсан бол яагаад өмнө ашиглагдаагүй байсан юм бэ? Хариулт нь үүнийг бүтээх боломжгүй байсанд оршиж байгаа юм. Цэвэр механик дизайны хувьд нэг хөдөлгүүр нь 4 сенсийг нарийн төвхтэй арааны системээр дамжуулан хөдлөх ёстой байсан бөгөөд энэ нь өөрөө асар их ачаалал болно. Мөн хянагчийн механикийн ангиудыг тооцоолоход практик хэрэглээ боломжгүй байсан юм байна. Тэгээд дроныг зүгээр л дээшээ хөөрөх нь өөрөө асар том амжилтанд тооцогддог байсан баг. Гэсэн хэдиж электроникийн салбарын хурдтай хөгжилтэй хамт эдгээр асуудал алга болжээ. Жишээлбэл механик бүтцийг электрон эд ангиудаар сойж дотоод шаталтай төлөвлөгөөрийн оронд цахилгаан мотор сенсийг хөдөлгсөн байна. Зүгээр нэг цахилгаан мотор биш, харин сойзгүй мотор ашигласан байна. Сойзгүй мотор гэдэг нь статорт гүйдлийн чиглэлийг байнга өөрчилж мотор буюу тэр роторыг эргүүлэх цахилгаан соронзон орон үүсгэдэг. Энэ нь одоо тухайн процессорт нь сойж шаардлагагүй юм байна. Тэгээ энэ сойзгүйгээр бол мотор баг дуу чимээтэй баг халуунаар ажиллаж хурдыг нь ихээхэн нэмэгдүүлж ашиглалтын хугацааг уртасгаж чадсан байна. Иймэрхүү том хөдөлгүүр хөдлөх систем нь механик сенсний бүтцийн батарей, өндөр наривчлалтай электрон хурд зохицуулагч цахилгаан мотор сенсний загваруудыг орлуулсан юм. Сойзгүй мотороос гадна өндөр энергийн нэвтрэлтэй литий-ион батарей мөн төрөл бүрийн чип процессоруудын жижигсэлт өртөг бууралтад маш чухал үүрэг гүйцэтгэжээ. Эдгээр технологийн төвчлүүд нь олон моторт буюу ротор дронуудын хэрэглээний зах зээлийг хурцтай өсгөж нэг ротор загваруудыг айжмаар зах зээлээс шахан гаргасан байна. Ийм хурцтай салбарын өөрчлөлтийн өмнө зарим компаниуд хурдан ашиг олсон. 2010 онд Францын Parrot компани дэлхийн анхны хэрэглээний quadcopter болох AR дроныг гаргаж өргөн хүрээний хэрэглээнийг олж авсан байна. Тэр жил нь Хятадын XAG компани Хятадд анхны хэрэглээний quadcopter-ыг танилцуулж эхний жилдээ 1.5 сая долларын орлого олжээ. Гэсэн хэдий эдгээр төхөөрөмжүүд нь хөөрөх бие эсвэл бета нисэх чадваргүй байсан. Тэдгээр нь үндсэндээ тоглоом хэвээр байсан ч зөв цагтаа зах зээл дээр гарч хурдан ашиг олсон байна. Wanto дрон нэг ротор дроноос олон ротор систем рүү шижиг шижлийг үргэлжлүүлэн судалж яваа. Тэрээр бүтээгдэхүүн гаргах гэж яараагүй ч DJI-ийн олон жилийн турш хөгжүүлсэн технологийн давуу талууд гарч ирсэн байна. Нэгдүгээр DJI дроных нь үндсэн технологи болох нислэгийн хяналтын систем нь олон ротор загваруудад шилжүүлсэн. Олон ротор дронууд нь илүү доктортой удирдахад хялбар байсан бөгөөд DJI-ийн нислэгийн хяналтын систем дотор нэг ротор загваруудын дунд аль хэдийн хамгийн шилдэг байсан. Энэ шилжилт хэдхэн сарын дотор хийгдэв. 6 сарын дотор DJI-ийн 5 дугуйн нислэгийн хяналтын систем 4, 6 эсвэл 8 сенстэй дронуудыг удирдах боломжтой болсон бөгөөд харин өрсөлдөгч нь хөөрөх асуудлыг шийдэхин тулд тэмцэж байв. DJI нислэгийн хяналтын систем үргэлжлүүлэн зарж эрэлт өндөр хэвээр байв. DJI-ийн дараагийн алхам бол кино үйлдвэрлэлд зориулсан тогтворжуулагч бүтээх байв. Эхэндээ Wanto энэ чиглэлд анхаарлаа төвлөрүүлэхээр төлөвлөгөөгүй байсан ч DJI-ийн дэвшилтэд технологийн зах зээл нь шинэ боломжуудыг компани руугаа татцаарлав. 2011 онд Индианагийн Мансу хотод болсон Асын удирдлагатай нислэг дэргэний тэмцээний үеэр Wanto реалити шоуны жүжигчин агаарын гэр зургийн компани эзэмшигч Colin Jeanтэй уулзжээ. Colin дроноор авсан видео бичлэгийг тогтворжуулах шийдлийг хайж байв. Дроны нөлөөг хамгийн түрүүнд мэдэрсэн салбар бол яг аргагүй кино үйлдвэрлэл юм. Ялангуяа агаарын зураг авалт. Кино зураг авалтанд агаарын зураг авалт нь гайхалтай нөлөө үзүүлдэг нэг талаараа маш их хүртэг өндөртэй байсантай холбоотой юм. Кино зураг авалтанд нислэг тэрэг түрээслэх нь өдөрт 6-аас 7,000 доллар болдог гэжээ. Гэсэн хэдий ч дроноор зураг авалт хийх чанар нь баг зэрэг буурсанч өртгийг маш их бууруулж сонирхолтой сонголт болгосон. Гэвч энэ салбарт нэг том сорилт бий. Мэргэжлийн зураг авалтанд илүү хүнд өндөр чанартай тоног төхөөрөмжийг шаардахаас гадна камерын онцгой доктортой байдал шаардлагатай юм. Үүнд жинтэй ачаа тээвэрлэх чадвартай өргөн хөдөлгөөнтэй нарийн хяналттай докторжуулагч хэрэг болсон байгаа. Би надад маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийн сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийтдээ бол 1.5 сая subscribe цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номонд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчхийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдтал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратегид суралцсан санаанаас эхлээд эвлүүлэг хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг том мэдээлэл суурьж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаархан ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад дотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ санахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хайг буюу popcoach.cg-ийн сайтаар ороод шууд захиалаад үнэгүй хөргүүлээд аваарай. Хөргөлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны комент болон description дээр бас байрлуулчих. Тэгэхээр нэмжлэхэд дүүнартаа бэлгэлэхэд ч гэсэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтээх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.
DJI-ийн хувьд энэ даалгавар нь энгийн биш ч гэсэн хэтэрхий хэцүү биш байсан байнамаа. Энгийнээр хэлэхэд DJI-ийн нислэгийн хяналтын системүүддээ суурилсан дроны байрлал хянах технологиудыг ашиглан камерыг тогтворжуулж чадсан байна. Тодорхойлбол тэд инерцийн хэмжилтийн нэгж болон 3 сойзгүй мотортой гимбал бүтээсэн бөгөөд энэ 360 градус эргэж ямар ч өнцгөр тогтвортой байдлыг хангах боломжтой. Энэхүү гимбал буюу энгийн ойлгомжтойгоор хэлбэл камерын хөлний толгой гэх буюу триподын толгой нь Sony, Panasonic зэрэг камеруудыг дэмжиж өндөр наривчлалтай видео бичлэгийг үнэтэй нислэг зэрэг эсвэл томоохон зураг авалтын краны системтэй дүүцгүүч чанараар хийх боломжийг олгосон байна. Ингээд 2012 оны 1-р сард Германы Нюрнберг хотод туусан тоглоомын үзэсгэлэнт DJI компани албан ёсоор Zenmuse Z15 бүтээгдэхүүнээ танилцуулсан байна. Энэ дэлхийн анхны сойзгүй шууд хөтлөгчтэй тогтворжуулсан трипод буюу камерын хөлний толгой бөгөөд мөн анхны хамгийн өндөр наривчлалтай иргэний буюу хэрэглэгчид зориулсан гимбал байв. Zenmuse нь шууд хит болсон. Үүний хувьд бол $2000 эхэлж байсан бөгөөд хэдэн 10,000 захиалга шууд ирсэн байна. 2012 он зөвхөн Zenmuse-ийн ачаар DJI компани орлого хэдэн зуун саяыг давжээ. Zenmuse гимбал гарч ирсэн цагаас хойш DJI өрсөлдөгчөө гүйц төрүүлэх боломжтой болсон. 2013 онд DJI нь кино үйлдвэрлэл зориулсан 6 ротор дрон болох S800 Zenmuse гимбалаар тоноглож гаргасан бөгөөд энэ Холливуудын кино үйлдвэрлэлийн дроны зах зээлийг баг монополчилсан юм. Тэр жил нь DJI анхны хэрэглээний quadcopter болох Phantom 1-ийг танилцуулжээ. Онлын хувьд бол одоо урд нь нисгэж үзээгүй хүмүүс ч гэсэн энийг энгийнээр ажиллаж чадах боломжтой. Энэ агаар тогтвортой байж автоматар бууж GoPro камерыг дэмждэг байсан. Хамгийн гол нь ердөө $1000 үнэтэй байсан юм. Энэ тэгэд мэдээж хувьсгал болсон. Тэр мөчөөс эхлэн DJI хэрэглээний дроны зах зээлийг бүрэн эзэгсэн. Компани хурдтай амжилт дэлхийн хэрэглээний дроны зах зээлд ноёрхсон голчсон технологийн давуу талтай холбоотой байв. Гэсэн хэдий ч Америк хүн болох Colin Jing-ийн оруулсан хувь нэрийг дутуу үнэлж болохгүй. Тэрээр нэлээд алдартай маш сайн борлуулагч байсан бөгөөд түүний ачаар DJI-ийн бүтээгдэхүүнүүд англи хэлтэй орнуудад ялангуяа Америк нэгдсэн улсад алдартай болсон. Америкчууд DJI-ийг хятад компани болохыг эзэж мэддэггүй бүр сонсоочгүй байсан байгаа. Зүгээр л DJI гэдэг брэндийг мэддэг байлаа. Энэхүү алдар нэр өсгийн хэрээр One-Tao, Colin-аар хамтран DJI-ийн хойд Америк дахь салбарыг байгуулсан бөгөөд Colin 48% хувьцаа эзэмшдэг. Гэвч энэ харилцаа удаан үргэлжилсэнгүй. Colin өөрийн хувьцаа болон нөлөөг ашиглан улам итгэлтэйгээр ажиллаж эхэлсэн байна. Хамгийн ностой зөрчил DJI болон Америкийн экшн камерын брэнд болох GoPro-гийн хамтын ажиллагаанаас үүдэлтэй болж байгаа юм. DJI ихэнх үеийн бүтээгдэхүүнийг харахад дроноос тогтворжуулагч, хянагч хүртэл бүх эд ангиудыг компани өөрөө хөгжүүлсэн байдаг. Цорын ганц үл хамаарах зүйл нь камер байсан юм. Дроны компани өөрийн камерыг хөгжүүлэх шаардлагагүй байсантай холбоотой гамаа энэ. Аз болох тухайн үед GoPro авсаархан хүчрэх маш тогтворжуулагчтай камеруудыг үйлдвэрлэж гисэн бөгөөд DJI-ийн дроонуудад тохиромжтой байваа. Colin-ийн нөлөөгөөр компаниуд хурдан тохирцсон төрсөн бөгөөд GoPro компани Phantom 2 дроны камерынх нь ганцхан ханган нийлүүлэгч болсон байдаг. Асуудал нь Colin GoPro 64-36-гийн харьцаатаагаар ашиг хуваахыг нэг талын үүднээс зөвшөөрсөн бол харин One-Tao энэ хуваарлтыг 50-50% явах шудраг гэж үзжээ. Эндээс л асуудал үүсэж. One-Tao айл хэдийн 50% ашигын хуваалтыг санал болгосноор буулт хийсэн байдаг. Гэсэн хэдий ч энэ хэлцэл бүтлгүүцсэн юм. Энэ зуршлийн дараа One-Tao Colin 2-ын дунд маргаан тэгсэн. Colin хойд Америк дахь салбар дахь 48% хувьцааны хооронд DJI-ийн бүх хувьцааны 16%-ийг шаардсан байна. One-Tao түүнд хэлэхдээ таны хувьцаа нэг хувиас ч бага үнцэнтэй гэж би үзэж байна гэж хариулв. Үүний үр дүнд One-Tao хойд Америкийн компани данс руу нэвтрэх эрхийг хааж бүх хэрэглэгчдийн дэмжлэгийг хятад руу буцааж Америк нэгдсэн улс дахь бүх ажилтнуудыг халсан байна. One-Tao тоглоом дуусныг тодорхой болгожээ. Хожим нь Colin болон DJI шүүхээс гадуур тохиролцоон төрж Colin тодорхой хэмжээний мөнгийг тохиролцооны үндсэн дээр авсан байна. Тэгээд мэдээж хэрэг тэр компаниас явахдаа багийн хүмүүсийг авч явж Америк нэгдсэн улс дахь DJI-ийн өрсөлдөгч болох 3D Robotics нэгдэж DJI-г ялахад тусна гэж мэдгдсэн байна. Гэсэн хэдий ч энэ компани ч эцэстээ DJI-ийн гарт ялагдаж эцэст нь дроны програм хангамж хөгжүүлэхэд л шилжсэн байдаг. Харин DJI компани нэг жилийн дараа өөрийн 4K камерыг хөгжүүлж Phantom 3 дрон гимбалаар дамжуулан нэгтгэсэн байна. Тэр цагаас хойш DJI-ийн бүтээгдэхүүний жигсаалтанд 3 дахь талын брэндүүд байх болсон. Энэхүү ердөө 5 жилийн дотор 2008-аас 2013 оны хооронд DJI компани дроны салбарт үнэхээр тэргүүлэгч болж чадсан. Амжилтын гол хүчин зүйлсүүдийг зааж үзэх юм бол юуны өмнө энэ эргэлзээгүй технологи байгаа. Бусад компаниуд капиталын зах зээл чиг хандлагыг дагаж байхад харин DJI мөнгөний хомсдолд орохоо магистрийн зэрэг хамгаалж явах хугацаанд бизнес DJI компанийн техникийн амжилтын түлхүүрийг чимэг ойлгоё. Олон тоон нэгт бол олон тооны өргөн эргэл уужин U-Blocks GPS ARM-ийн төв гэдэг систем байна. Хоёрт Колмоны Унгар Америк эрдэмтэн Рудольф Колмоны 1960 онд анх санал болгосон алгоритм юм. Энэ алгоритм нь маш ухаалаг таамаглагчийн үргийг гүйцэтгэдэг. Нэг өсөндөө дуу чимээтэй эсвэл алдаатай мэдрэгчийн өгөгдлөөс хамгийн их магадаа хэрэгцээтэй өгөгдлийг олоход тусалж системийн дараагийн төлөвийг урьдчилан таамагладаг. Колмоны шүүлтүүр нь үйлдвэрлэлийн автоматжуулалт хяналтанд маш өргөнөөр хэрэглэгдсэн байна. 3. PID хянагч буюу одоо энийг товчсон үгээр дэлгэрүүлэх юм бол Professional Integral Directive гэсэн үгний нийлбэр байгаа. За тэгээд энэ PID суурилсан хяналт нь тогтоосон цэг болон бодит хяналтын замын хоорондын хазаалтыг системийн түрүүний PID-д хариу үйлдэлүүдийг тохируулах замаар залруулдаг санал хүсэлтийн механизм бөгөөд нарийн доктортой хяналтыг бий болгодог. За бүр жишээ авъя л да. Автомат нислэгийн систем зарим дронууд ирэх үед нь огцом чичиргээтэй байдаг бол харин энэ системийн тусламжтайгаар мэрэгжлийн нисгэгчийг айгүй гоё доктортой жигд хэрэгж чаддаг байна. Энэ бол одоо PID хяналтыг чанартай тохируулсны хамгийн үр дүн байгаа. Иймхүү мэдрэгч Колмоны шүүлтүүр эсвэл PID хяналт гэдэг эдгээр бүгд нь тухайн робот автоматжуулалтанд өргөн хэрэглэдэг технологиуд юм. Гэсэн хэдий ч DJI нислэгийн хяналтын систем нь бусдаас ялгардаг онцгой зүйлүүд маш нарийн зүйлд анхаарлаа хандуулсан юм. Жишээ
Жишээлбэл хөндлөнгийн нөлөөллийг багасгахын тулд мэдрэгчүүдийг яг хаана байрлуулах вэ? Түлшээр ажилтдаг цахилгаан янз бүрийн тооны хөдөлгүүртэй загваруудад яг ямар загварын параметруудыг санал болгох вэ? Энэ бүхэн One Talk-ийн олон тооны осол алдааны үр дүнд хоригдлогдсон туршлага юм. DJI компани технологиг нислэгийн ялтын системийн жишээ болгонд өгнөх юм бол түүний гол онцлог нь дизайны энгийн байдал, өндөр найдвартай байдал, стандартчил байгаа юм. Хамгийн чухал нь бүх кодыг дотооддоо бичиж бүрэн хувийн өмчлөлт байдаг байна. Энэ оюуны өмчийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулаад зогсохгүй өрсөлдөгчд нь асар том саад бэрхшээлийг учруулдаг байна. Хэрв DJI компани амжилтанд төлөөсөн субъектив хүчин зүйлсийг One Talk-ийн хувийн чанар болон технологийн давуу тал гэж үзэх юм бол объектив хүчин зүйл буюу дэлхийн электроникийн төв болох Шинжээний дэмжлэг байгаа. Шинжийн хотыг бол та бүхэн мэднэ шүү дээ. Хонконгийн нан гэдэг хятадын бүх технологийн төвлөрөл байгаа. DJI компани гайхалтай технологиороо өрсөлдөгчөөсөө илүү гарсан төдийгүй шинэ загвар бүр зах зээлийн үнийн саадыг эвдсэн. Энэ дизайн, үйлдвэрлэл, угсралтын өндөр технологиуд төвлөрсөн Шинжээний хүчрхэг аж үйлдвэрийн баазын ачаар бий болсон гэж хэлж болно. Шинжийн хот бол DJI шиг стартап компаниудын жинхэнэ деважингийн газар гэж нэрлэж болно. Ингээд эцэст нь хэлэхэд DJI амжилтын түүх бол One Talk-ийн технологид үнж байсан хүсэл тэмүүлэл өрсөлдөгчөөсөө нэг алхам урдаа байсны алсын хараа болж тарж байгаамаа. Мөн Шинжээний хот шиг технологийн төвийн дэмжлэгтэйгээр боломжгүй зүйлийг боломжтой болгосны илэрхийлэл байгаа. Тэд хэрэглээний дорооны зах зээлийг эзэгж дэлхийг өөрчилж чадсан. Тэдний цаашдын алхам юу байх вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Тэр тамга комент сэдвчээрэй. Ингээд энэхүү видео таалагдсан бол та бүхэн лайктар, subscribe хийгээрэй. Мөн дрон сонирхдаг найзууд руугаа шеэр хийж илгээгээрэй. Та YouTube сувгаа нэхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой болтлоо хөгжүүлж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг YouTuber болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох бол биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгнийгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүр цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж YouTuber болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай.